Гадаад мэдээний хөтөлбөрийн эдийн засгийн булангаар манай улсын гадаад худалдааны гол бодит болсон Америкийн нэгдсэн улсын доллартай холбоотой нэгэн чухал мэдээллийг та бүхэнд төлөөлье. Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан буюу Төв банкны шинэ тэргүүн Кевин Warsh албан тушаалаа авснаас хойш анхны хурлаа хийлээ. Инфляц зорилттой түвшнөөс өндөр хിവэр байгаа тул тус банк бодлогын хүүг 375% хязгаарт хിവэр үлдээх шийдвэр гаргав. Гэвч зах зээлийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь бодлого боловсруулагч 19 гишүүний 9 нь 2026 он дуусгаас өмнө бодлогын хүүг дахин нэг удаа өсгөх шаардлагатай гэж тэмдэглэсэн явдал юм а. Шинэ тэргүүн Кевин Warsh мөнгөний бодлого цоошин 90 үеийг эхлүүлж байна. Тэрээр зах зээлд өрчилж дохио өгдөг чиг баримжаа өгөх өмнөх уламжлалыг халж хуучин Алан Гринспений үеийн шиг илүү товч бөгөөд нууцлаг мэдэгдэл хийдэг хэв маяг руу буцсан орж байна. Warsh хэвлэлийн хурлын үеэр бид дараа нь яах талаар ямар ч урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй. Сайн мэдээ гэвэл бид 6-7 хоногийн дараа дахин уулзсан хэмээн мэдгдсэн. Төв банкны үйл ажиллагаа мэдээлэл солилцох журам зэрэгт өргөн цар хүрээтэй шалгалт шинжилэлт хийхээ мөн тэрээр зарласан байна. Энэхүү тодорхой бус байдал болон хүүг бууруулаагүй шийдвэрт хөрөнгийн зах зээл даруй уналтаар хариу үйлдэл үзүүлж Америкийн нэгдсэн улсын төрийн бондыг өгөөж огцон өссөн байна. Тэгвэл энэхүү шийдвэрийн дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хариу үйлдэл мөн олонний гайхширлыг төрүүлсэн юм. Трамп өмнөх Төв банкны тэргүүн Жером Паулыг хүү бууруулсангүй хэмээн удаа дараа хатуу үгээр шүүмжилж огцорхийг шаарддаг байсан. Ийм ч үүднээс шинэ тэргүүн Кевин Warshийг энэ албан тушаалд санд болгож байсан юм. Харин энэ удаад Францад болжгүй их долоогийн уулзалтад оролцож байх үеэр сэтгүүлчдийн асуултад тэрээр зүгээр дээ яадаг юм бэ хэмээн маш тайвнаар хариулжээ. Хэдийгээр хүүг тогтмод барьж цаашиж өсгөх магадaltaй байгааг дуулсан ч Трамп шинэ тэргүүнд бүрэн итгэж байгаагаа илэрхийлж тэнд одоо маш сайн залуу ажиллаж байгаа учраас би түүнийг юу хийн түүнийг дагах болно хэмээн Кевин Warshийг дэмжсэн мэдэгдэл хийсэн байна. Кевин Warsh мөн Америкийн нэгдсэн улсын сангийн сайттай 7 хоног бүрийн өглөөний цай ууж засаг захиргаатай нэгт хамтран ажиллагаа дурдсан байна. This committee will deliver price stability.